Энэ тэгээд хүүхээ яг жинхэнэ нь үү? Жинхэнэ байлгүй яах юм бэ хчээ. Би бүр өөрөө очиж авчирсан яг лангууд хүрээслээгүү цаг тавьчих болохоор л би ингээд тань хямдхан өгж байгаа шүү дээ. Тийм үү. Би яг нөгөө охиндоо л нэг хялтаах юм аваад хүчээ гэж охид ч гэсэн янзын гоё шин загвартай тань харалтай миний бүгж мөгж би ингээд дандаа юм оруулж ирдэг байхгүй юу. Гэлцэж гялтганаад юу юм бэ охтуудад ч гэсэн гоё хчээ. Харин шинэ ажилд орж байгаа юм баярлах юм болов уу гэж. Баярлаа л аавна хчээ зүгээр. Энд тэгээд яг жинхэнэ байгаа. Хичин бас сайн юм мэдэхгүй болохоор жинхэнэ байгаа. Жинхэнэ штэ чи би одоо залуу хүн байна юугээ тань тудлаа ярьж байгаа вэ? Тийм үү. За хичин тэгвэл тийш нэг ATM ороод чамд нэг мөнгөний аваад өгөх тий. Тийм үү. Тэгээ энд байгаа хамгийн бага үнэ энэ шүү хичээ заа юу. Таас таацтай авлаа шүү. Минээс одоо хямдхан гэж байхгүй яг чи хамгийн хямдхан. Би яг лангууны төрөөс төлөвлөгөө болохоор л үндснээр нь өгч байгаа байхгүй юу. Тийм үү. За баярлалаа хүүхээ. Тийшээ очиод стагила баярлалаа чамд цаа тийшээ очиж ATM ороод аваад өгье. За тэгээ. За. Энэ став энэ охид гоё харагдана. Миний охин. Хүй ясаач. Би чинь охиндоо бэлэг авсан. Ямар гоё юм тийм үү? Эмэгтэй үнд чинь гилаж гэлтах юм хэрэгтэй байдаг байхгүй юу? Та заа юу. Энийг хараа миний охин. Миний охин тест гоё харагдана да энэ. Айгуу гоё байгааз. Хөөндөө уулзахтаа зөвхгүй юу да миний охин. Гоё штэ гилаж гэлтээс юмтэй эмэгтэй үнд чинь гоё байдаг байхгүй юу? За. Ханаас авсан та? Ээж нь стааттай. Энэ гадаа нэг охин лангуугүйгээд дэлгүүрийн гадаа хүн хайгаа байж гисэн. Ээж нь таарч тийм да стааттай. Та одоо мэдрэл муутай юм уу? Та энэ удаа хитээр ханаас авч байгаа та? Ээж нь их үнтэй ч аваагүй л гэхдээ хямдхан бас аваагүй яасан минь үү? Хөлх вэ штэ. Та хүн асуул та. Хүн хулигдахааргүй л охин байсан да. Юу яриад байгаа? Та ямар надаас авч байгаа юу? Юу гэж би тэглэж энийг хүн амьтанд уулзахтаа зүүж идэв. Онгоо олд юм бооц тээ. Одоо тийм энийг яах юм? Хичнээн дөрөв өгцэн. Одоо тийм энэ миний хорооны цагдаа бүртгүүлээд энийг олж байгаа яа. Эхлээш наадах чинь баяа айлын хооч юм гинж зүүхгүй заа юу. Онгоо олгоч. Мөхш мөнгөн жагаад буруу юм авч идэв. Охиндоо гомдохнуудыг авч. Тэгээл та хамт явъя. Өнөөдөр тэгээ идэм блэ? 30 юм уу? 30 юм уу? Юу ээжийн төрс өдөр штэ. За би эргүүлээ залхаа за. Яана ээжийн төрс өдөр байсан штэ. Минь хүргье. Ээж. Олигтой хоол ундыг хийж өгөх бодъё дөө. Энэ тэгээ ажилт нь хоол хэлж өгөх дандаа бутааг нь үлдээчих юм. Ээж нэрээ өөр хоол хитан бохт. Сайн нөө дээрхийн гоё дэлгүүр тавтамаар л өнөөдөр ээж маань төрсөн өдөр болж байгаа маа. Тэгээ би ээжтэй зариулаад нэг тийм дурсгалтай гоё чамин бэлгээр бэлэг барах гэсэн юу гэдгийг мэдтгүй ээ. Болов яах вэ? Би тэгвэл танд энэ мөнгө аягыг санал болгоё. Манай мөнгө аяг болохоор одоо энэ үйлдвэрийн тэмдэгтэй тэгээ бас улсын сорцтой зам шинжилгээний бичгтэй найдвартай байгаа. Хэрвээ та арай өөр мөнгө аяг сонирхож ивэл бас ийм 100% гар хий цайваг бас санал болгож байгаа. Тэгээ манай дэлгүүрийн хамгийн гол онцлог нь болохоор мөнгөний төлөвүүдийг нэг ширхэгч бөөний үнээр зардаг болохоор хамгийн боломжийн үнээр авах боломжтой. Тэгэхээр чами юм аа. Энийг авъя. За болно би. Өнөөрэ дурсгалыг бичүүлж авч болох уу аяган дээрээ? Болно манайх эндээс өөртөө бичээд өгдөг. Ашгүй дээ. Та тэгээд бас заавал мөнгө аяглалтгүйгээр бас өөр төрлийн тэ гоёлч мэл бүтээгдэхүүн бас талаар байгаа би бас танд үзүүлж болно. Тэгээл та. Ойлцсон юм бас. Хүүе хайждаг хүүхдвэ. Ээж нь чамд хоол хийчих хүлээдлээ хөрчлөө. Ээж нь халаагаад ирэх. Ээж. Яасан? Байж. Яасан миний хүү? Миний хайртай ээж. Охиныгоо уучлаарай. Яалаа гэж ээжээс уучлахгүй хөө зүгээр миний хүү. Өнөөдөр чи миний хайртай ээжийн төрсөн өдөр штэ. Ээжтэй төрсөн өдрийн минь төрхий. За баярлалаа. Миний охинээс илүү бэлэг гэж юу яах вэ? Ээжээ.
Сараа төрсөн өдрийн минь хүргэе. Хээ Батар байна юу вэ энэ чинь? Ямар айхтар үнцэнтэй хэд байна минь хөө юу вэ? Ээжээ, таал өөрөө хүн үнтэй цайтай зүйл бас хэрэглэх ёстой гэж хэлдэг үсттэй. Яагаад та хэрэглэж болохгүй гэж тань зориулж авсан юм аа ээжээ. Хээ ч одоо ямар гоё идвэ? Пүү ээж надад энээс өөр аянд хоолцоо идэхгүй. Ямар гоё юм бэ? Тэгэхээр ээжээ, миний ээж хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө баталгаатай газраас баталгаатай зүйлсийг, сайн чанартай зүйлсийг сонгож авч байгаарай заа юу. Хүмүүст толигтуулаад байваа. За ээж надад өстой тэгэхгүй баярлалаа минь.